Зуны нэгэн налгар өдөр хулгар нацаг Архангай аймгийн нутагт хос морьтой галгуулж явтал өчиргүй уйлж хавдсан нүдтэй хөгшин хөвөө хүмүүс тааралдажээ. Нацаг тэднээс юу болсныг асуухад бид заяин хүрээ орчход буцаж яваа мөргөлжд байна. Урд шин морьтой хүмүүс ирж биднийг зодож нүдээд унлах хөсөгээд хамаг юм дээрэмдээд явчихлаа химээч. Иймээс нацаг дээрэмчдийн хойноос нэхэхийн тулд тэдний дундаас эр дунд насны нэг хүний хөдөлгөөн мориндон мордуулаад дагуулж явсан байна. Хөдөлгүй мань хоёр зүүн хойд зүгт орших өндөр уулан дээр гараад ээш тийш ажиглаж суудаад баруун талын их модтой уулын битүү ширэнгэн дундаас зинхэр утаас үнэлж байгаа харагджээ. Нацаг нөгөө хүнийг дагуулад тэр зүг рүү төхөж очтол наахан талд нь мөргөлчдийн хомтой тэмээ эмээл тэмэр дүрээрэн байж байх нь тэр. Нацаг нөгөө хүнд хандаж "За, чи ерөөсөө морь тэмээгэн холбож аваад юм. Арыг нь би дай" гэсэн байна. Нөгөө хүн ч морь тэмээгэн олж авсандаа бөөм баяр болоод алга болж. Улгар нацаг ойн гүн рүү ортол 5-6 хүн хоорондоо юм яриа сууж байжээ. Нацаг тэр хүмүүс сэжиг авахуулалгүйгээр майханд явж орвол нэг сахалтай бүдүүн ир хутга билүүдээ сууж байсан байна. Тэр бүдүүн ир нацаг руу муухай харснаа "Чи нэг мэдхүүгээд удагныхан үзүрээр өөдөөсөн жичлэхэд нацаг мэдхээсээ давах байлгүйгээд өмнө нь байсан тогоотой шүлийг нүүрлэн өшгөлж орхичээ. Бүдүүн ирч муухай орлоод энэ чимээнээр гадаа байсан хүмүүс шуугилдаад орж ирсэн байна. Эгмэгц нацаг бүдүүн ирэн 2 хүлийг шүүрч аван дүүгүрдээд нөгөө 6-аг нь ханартал зохиж унгаажээ. Тэгээд тэднийг майхан дотор ундуу сунд уйлаа майлан болж байх зур нацаг майхны шуу модыг хуг татж аваад гадагш хартал майханч доошоо унаж нөгөө түлэнч майхны дор дарагджээ. Улгар нацаг тэднийг дахин босч ирэхгүй болгохоор шийдэж дээрээс нь балбсаар байгаад алжчихын тэр. Ингээд л хүн амны хэрэгтэн болчихож манер уг нь тэр жигтэн яваад өгч болох л байлаа. Өглөө ууланд хідэн дээрэмчин үл таних хүнд алуулаад биз. Жохон хин алсныг гэрчлэх хүнч байхгүй. Тэглээч хулгар нацхийн мөнөөхөл шудраг шулуун зан давамгайлж нутагтан очиод дайчин вангийн хөшүүний ноёнд бараалгаж "За ноён том минь, би нэг дор 7 дээрэмчнийг устгах чад ирлээ. Одоо яадаг вүлээ" химээч. Нэгэнт хүн алжчихсан болохоор хошуу ноён нь түүнийг хар гэрт хориод алигач улсан хүмүүсийн ар гэрээс хүн иртэл энэ хэргийг түр хүлээзэн гэж дахруудтан үүрэгдэжээ. Ингээд хулгар нацаг бүтэн жил шахам хар гэрт гав дөнгөтэй тарчилжээ. Энэ хугацаанд шилийн сангэр хулгар нацаг 7 дээрэмчнийг нэг дор нохчихж гисэн яриа хушуу нутгаар дарахж амьдсан байна. Гэвч мөнөөх 7 дээрэмчний ар гэрээс ямар ч хүн гомдол нэхэж ирсэнгүй. Харин нэг өдөр дайчин вангийн хушуунд алас холоос яваа болов гэмээр эцэд зутсан морьтой хүн ирж хошуу ноёнд бараалгачээ. Эр хүн мөнгөн юмбүү хадгийн хамт хошуу ноёнд барьж залбираа. "За, бидний хідэн мөргөлчдгийг хүн алхаас ч буцхааргүй аюултай дээрэмчдээс аварч хөрөнгө малыг маань тэднээс салгаж өгсөн ачтай буянтай нэг хүн танаа хар гэрт хоригдож байгаа сураг сонсогдлоо. Тэр хүннийг суллаж хайрлаач" гэж гуйсан байна. Хошуу ноёнч тэр хүний гуйлтыг ёсоор болгож улгар нацгийг суллан тавьжээ. Ер нь тэр бэр энгийн номхон ард иргэдийг дарлаж давхуурдаг. Дээрлэхүү танхай хүнд ихэд дургүй. Энэ ч утгаараа савл хийвэл тэднийг залхаан цээрлүүлдэг гимтэй нэгэн байжээ. Тухайлбал Дундгов аймгийн Луус сумын нутагт өртөөгөөр дайрч яваа ядарсан хүмүүсийг досч дээрмддэг. Унлах хөсгийг нь булаан авч улмаар зодож нүддэг харчингийн төмөр гихч дээрлэхүү танхайр байж. Улгар нацаг энэ нэрийн тухай дуулж сонсоод түүнийг нам дарахаар дайчин вангийн хушуунаас 2 морь хүлэглөөд Дундгов аймаг руу зориуд хөдөлсөн гэдэг. Тэгээд харчингийн төмөрийн байдаг газрыг асууж сургасаар явтал нэгэн худаг дээр хідэн бараан адуу харагджээ. Тэр хавийн нэг хүнээс асуувал "Энэ адуунууд харчингийн төмрийн адуу. Ер нь энэ хүн хавьд байдаг юм" гэхээр нь нацаг шууд худаг дээр явж очиод нугсааран ихвэгдээд урт олчихдаг төмөр ургаан гаргаж хуйвлаад бусдаасан онцгойрсон 2 сайхан морийг бариад авчээ. Тэгээд төмрийг эрхийг хүлээгээд тамхитаа суучихж төдөлгүй өмнө зүгээс урт уурга чирсэн морьтой хүн ирж яваа харагдаж
Тэр хүн шууд давхсаар худаг дээр ирж өөрийнхөө адуу гүйлгэж харснаа нацаг дээр ирж ус нутагт минь ирчгээд унган мордыг минь шоглол суудаг чи юу юм хинбэ гээд булгар насхийн толгойд уурганыхаа хувийг углаад эмээлийн араар суугаад татаж гарчээ. Нацаг нэг их түүртсэн шинжгүй уурнаас нь ганц дугтартал харчингийн төмөр хар ирчээрэн газарт харуулдаж унсан байна. Нацаг түүнд босхын завдал өгөлгүй шүүрч аваад хоёр хөлнөөс нь бариад доош унжуулж удгийн усанд толгоогоор нь хэсэг дүртэл түүний гар хөл саруулзаад явчихж. Эгээл үхэхийн даваан дээр худгаас татаж гаргаад газарт хөвтүүлтэл харчингийн төмрийн ам хамраас ус олгодод хахаццаа сүйд болж. Тэгээд нэг юм сэгэх хаydаад ирмэгцэн нацаг. Чааваас олигтой чир болдоо. Ядарсан ардыг дээрэмдж дарлахам болоорооч. Ханд Чинвангийн хулгар нацаг гэж дуулсан уу? Хэв чин бий байна гэхэд төмөр димийл толгоогоо дөхөн гүлдсэн гэдэг. Хулгар нацаг тамхиан татаж дуусаад хоёр морийг чин би аваад явлаа. Хоншор чин байвал хойноос очиод аваарай. Гээд мордож. Ингэж тэрбэр харчингийн төмөр химээх дээрлэхүү танхайрыг номхотгсон гэдэг.